Сайн уу манайхан за өнөөдрөөс бүгдээрээ 2017 онд гарсан түнэл химээх нэлээд сонирхолтой драма эхлүүлнэ. Тэгээд 1986 онд гарсан цуврал алгахыг мөрдөж байсан мөрдөгч санаандгүйгээр ирээдүйд очисноор яг юу болох нь вэ? Цуврал алуурчин гентрэгтнүүдээ барьж чадах нь үгүй юу? Одоо бүгдээрээ харцгаая. 1985 он. Киноны мань гол дүр мөрдөгч Гванхо малын улгаачийг барихаар ардаас нь гүйж байгаагаар кино маань эхэлж байна. Би хулгайлаагүй штэ. Нотлох баримт байгаа мó? Химээ нөгөө хулгайч орилоод гүйж байснаа үхрийн басан дээр хальтраад унваа гэж. Баригдахгүй гэж одоо юу чи? Алив бос. Явж мэдүүлэг өгөн заа юу. Гэхэд өнөөх нь тэнд хүн байна. Гэд орилоод ухаар нь хартал ээбүү үзэгд нас барсан эмэгтэй цогцсойд юм да. Хулгайрыг нь тэркогоор боосон байхыг харахад аллах гэдэг нь шууд ойлгомжтой байв. Үүнийг харсан манай хэд бүр шок. Хүй, уу сэтгүүлчээ. Талига чин зургийг дараадахтай яах втэ? Чи охинд үгүй үнү? Гэдэл хэргийг нийтлсэн сэтгүүлчийг зазагнж байна. Гэтэл дарга нь орж ирснэ. Зааг банхо. Чи ажил гэж яваад амьдралаа алдлаа. Явж хүнтэй танилцсан. Манай ангийн охины дүү байгаа. Их сайн охин шүү. Гиссээр угаад хөөх шахам гаргана уу. За ингээд танилцуулах хүнтэй нь уулзах гээд очтол Ёнсук гээд өөрийнх нь үеийн нэлээд хөөрхөн бүсгүй байш шүү. Манай унж бүрээ ичид сандраад өлегтэй үг чамнаас нь гарсангүй. Гэтэл кофе шопын эзний охин манай хүн талтай бололтой. Хурж ирээд яриа өдөх гэсэн л авч ийн. Хөөрхөн бискүттэй танилцсандаа бөөн баяруулаа алхаж байтал нэг машин галзуу юм шиг тавхиад яг л классик солонгос киноны хэсэг гарна өө. Гарч нэг хүүт юм аа. Би хөтлөөд дулаацуулаад хүү гэд аваал хайна. Ажлаас өөрийн боддгүй юм чинь Ёнсукийг бодоод ажиллаж цөхөрөх зав алга. За тэгээд даргийнхаа нүдийг хариулж байгаад Ёнсук руу залгаад хоёулаа өнөдөр уулзах уу. Гэжтэл давхар дуудлага орж ирэн дахин нэг цогцолцсон тухай хэлдэг. За ингээд хэргийн газар яваа очтол яг эртэдийн бүсгүй шиг бас л гар хөлийг нь хүлээд хүчиндэн алж орхисон байх ба цогцсны байдлыг харахад өчигдөр шөнө алсан гэдэг нь тодорхой. Хийн гэсэн бол хэдхэн хоногийн дотор яг адилхан алга гарна гэж байдаг. Эртэд хэрэг толбогжсэн нөхдүүдийг судлаа үзэхэд юу ч гарч ирээгүй дээ. Химэн даргатайгаар алзаж байтал эдний залуухаан цагдаа жижигэж аваас ийм юм харж байгааг болохоор цожирдон бөөлжиж байгаа л харагдана. Гэтэл гаднаас эдний хотын уус тгүүлж орж ирээд дахиад аллаг гарсан гэлөө. Гэд өлөвдөлөв хийгээд үг унахч гээд байдیں۔ Да. Энэ солонгосын цагдаа тэгж байгаад бас их сонион шууд хөөгд гаргачих болдгүй юм бах та. Ийм хурдан хоёр аллаг гарсан гэхээр цуврал алуурч юм шүү. Энтэр гэж байснаа гадаа нэг хөөрхөөхөө ирсэн байлээ. Ёнсукч гинүү хинч гинүү гэхэд манай хүн ухаан жолоогүй гарна. Би яагаад чамтай уулзсныг мэдгүй. Чамааг мөрдөгч болохоор танилцсан. Муу хүмүүсийг барьдаг болохоор ягаад ч юм гоё санагдсан. Тэгтээ миний бодол зөв байсан. Чи ордих завгүй гам шиг байна те. Хэрэгтнээ барьцгаараа хэлээрээ хоёулаа болцъё. Гэжлээд яваад өгөх ба. Ийм хөрхөн бүсгүйгээс ийм үг сонссон Гванхо маань ч ажлаа улам эрчтэй хийдэг юм байгаа үстэй. Алуулсан бүсгүй ойр дотны залуус болон араас нь гүдэг байсан залуусыг бүгдийг авчирж байгаад ээлжилжээр нь байцааж эхэлнэ. Гэтэл би ч тэнд байсан, би ч энд байсан, би алаагүй зүгээр л шохоргож байсан. Гэх зэргээр сэжигтэй зүйл ердөөсөө ч гарсангүй. Тэгэхээр н хотынхоо ганц задлан шинжээж кимэмчтэй уулзаад хэрэгтний талаар сэжигтэй зүйл байгааг асуутал ямар зүйл алгаа. Хүний урманд хурууны хэн чалга. Гэхэд Гванхо арайчдээ хурууны хээ байхгүй бахтай байд юм бэ. Таны чадвар чинь тутаад байгаа юм биш үү? Гिचлээд кимэмчийн уурыг хүргээл авч ийн. Гэтэл энэ үед кофе шопын эзэн орж ирснэ. Охин маань гэртээ ирсэнгүй. Надад хэлэхгүйгээр ийш тийшээ явдггүй хөгдтэй. Хайгаад өгөөч. Гисэн боловч жижигэ. За хичээ санаа зовлтгүй. Хүрээд ирэх байлгүй дээ. Одоо харж амар. Гэд манигчийг явуулнаа. Гэтэл маргаан шүглэн цагдаа нар кофе шопын эзний охин чүний гар хөлөө өлүүлж хүчиндүүлэн зэрлэгээр алуулсан байхыг олж тогтоох ба чаваас муу ижнэрээд бөөнлөн болж байна. Би сэжигтэй байна гэж хэлээ үстэй. Та нар яагаад эртхэн хаагаагүй? Би хэлээд байхад та нар намайг тоогоогүй. Гэд хөөрхий орилж ашигчаад хийцүүхэн л байна. Өчигдөр 21 цагийн үед алуулсан байна. Алуулсан арга барил нь ерөн өмнөх хоёр хохирогчтой яг адилхан байна. Гэхэд Гванхо дарга энэ нэг л биш байна. Цуврал алуурч юм биш үү? Химээ хэлэхэд дарга нь за чи бити дэмэр. Янз бүрийн хамаагүй ярьж байж нөгөө сэтгүүлчийн чихэнд дуулах ч. Гэд их л болгоомжилж байна. Угаасаа энэ үед Солонгост цуврал алга гарч байгааг болохоор явж эдний хотод цуврал алга гарсан гэдэгт итгэхгүй байгаа нь энэ юм байна л да. Цагдаагийн газар энэ хэрэг толботой байж магадгүй этгээдүүдийг авчран нэгэн зэрэг байцааж ихсэн ч үр дүн гарахгүй л байлаа. Жунигийн байн хүргэлт хийдэг байсан үйлдвэр нэг сэжигтэй санагдаад явах гэтэл жижигэ уйлж унжаад болдгүй шүү. Аха бүх юм надаас л болсон. Жон захирал хайгээд ахт нь би удахгүй ирнэ гэсэн. Химээ өөрийгөө буруутгаад байхаар нь хөш жижигэ. Чи ямар хоолойг нь боогод алчаа юу? Чи тэр өхнийг алдсан юм уу? Алив сайн сонс. Би Ким Шинжээчтэй уулзаад ирсэн. Чөний өчигдөр 9 цагийн үед алуулсан байлээ. Жон захирал чам дээр ирэх үед аль хэдийн өгцөн байсан гэсэн үг. Гэж тайтгаруулаад дагуулад явна. За тэгээд чөнигийн байнга хүргэлт хийдэг үйлдвэр дээр ирэн байцаалд авсан боловч сэжигтэй юм гарч ирсэнгүй.
Манай хотын хүн хизээж ингэхгүй. Гадныхан л тийм амар хэрэг хийн штэ. Та нар хажуу авиргын бусад хотынхныг сайн шалгал да гэж хэлсэн боловч Гуанхо харин тэгж бодохгүй байлаа. Яалтчгүй харахуу шөнөөр гэмтэрэг хийдэг. Бас нэгч гэрч харж байгаагүй гэхээр яалтчгүй энэ хавийг сайн мэддэг. Манай хотын хүн байхаас зайлахгүй. Өнөв шиг болохоор халан да. Хэмээ явж байх зуур алуурчин тэр хоёрыг алсаас ажиж байгаа нь харагдана. Сөүлээс ирсэн дарга эдний даргаыг загнаж бүхлөтэн уран өгчөөд байна. Танахан юу игээд яваад байгаа? Шинжил болохоос өмнө хурдхан эргэтнийг барь. Хэмээ загнагч манайд хэрэгтнийг барих байтугай бүр сэжигтэнжгүй сууж байлаа. За ингээд хэдэн сар өнгөрч манай Гуанхо Ёнсуг хоёр маань хурмаахийн альбиасоор эхнэр нөхөр болдог. Сүүлийн үед ноцтой орог гараагүй учраас манай хүн эхнэртэйгээ зугаалan цаг завтай их л сайхан байх ч нэ. Гэтэл яг энэ өрөө соо эсвгээд бүсгүй нөхөртөө зангаа авч залхаж байтал яалтчгүй ард нэг хүн дагаад биш үү? Бүсгүйч нэлээд санаан зовоод эргээ артал хүн байсангүй. Гэхдээ бүсгүй чадхаараа хурдан гүөх гэж оролдсон ч алуурчин түүнийг барайл авна. Удалгүй жижигэ манай хүний хаалхыг нүдэж аха уул нь амарж байгаа өдөр чинь ирий гэж бодоогүй маа. Дахиад нэг хэрэг гарчлаа гэж авч шүү. За ингээ яваа очтол нөгөө эмэгтэйг яг нөгөө арга барилаараа боомлон хөнөөж өргсөн байхын тэр. Бүсгүй нэр нь соо исэн. Гэрлүүн залгсан утсаа авахгүй лээ. Гэхдээ нь хүн нас орчоод байхад ар гэрлүүн хилээгүй л байгаа мó. Би өөрөө хэлэхээс гээд энэ бүсгүйн гэрлүү алхаж явтал саяны бүсгүй нөхөр дөнгөж хитгэн сартай хөвгтөд тэрвэрсэн. Ихнэрээ үлэн зогсож байгааг хараад манай хүний зүрх шимшрээл явчихна. Талигаачийн нөхөр Багминжүү тэр дөрөө эргэн газар ирэн эхнэрийнхээ хөрсөн цогцыг хараад асгартлаа уйлал явчнаа өрхий. За ингээд соо эсвгийн цогцыг задлан шинжилгээнд оруулах үед дарга нэлж байна. Гуанхо нэрээ чиний хэлсэн үнийн бах та. Нэг хүн алсан гэж юу? Гэхэд манай хүн би хэлээ өстэй дарга. Энэ яалчгүй нэг хүн гэж. Соо эсвгийн нас барсан газраас цэргийн колгүй байсан тул тухайн өдөр тэр авдсан цэрэг залуусыг байцаагаад үдсэн ч олигтой зүйл олдсонгүй. Талигаачийн нөхөртөө уулзаад сэжигтнүүдийг бүгдээ байцааж үдсэн ч олигтой зүйл олж чадсангүй. Намайг уучлаарай. Гэхэд Багминжүү би бүх хүмүүсийн нэрсийг өгсөн штэ. Цэргийн ангийнхан дунд л байгаа. Барай төгөлдөө. Химээ уйлангууж байсан ч одоо яаж чадхааргүй байлаа. Удалгүй талигаач оршуулга болохва алуурчныг нь барьж чадаагүй дээ. Гуанхо өөрийгөө буруутхан сэтгэл зүйн нэлээд хэцүү байгаа нь харагдахва. Алга гаралгүй 6 сар өнгөрчээ. Дарга нь бүр үгээ хэлсэн. Тэр мө алуурчин газрын гаваар орчдیں۔ Бах та. Үзмэрчдээр очдог ч юм билүү. Химээ сууж явах үед Багминжүү хүүхдэд дагуулan ирцэн сууж л байна. Мөрдөгчөө эхнэрийн маань хэрэг дээр сэжигтэй зүйл гарч ирсэн болов. Гэхэд Багминжүү олдсон бол холбоо өрнө штэ. Би чамайг ойлгож байна л да. Гэхдээ би ч гэсэн ирмээргүй байна. Би чамайг ойлгож байна. Гэхэд би ч гэсэн ирмээргүй байна штэ. Гэхдээ 6 сар өнгөрчлөө. Жохон чултгай сэжүр гарвал та хэлж өгөөрэй. Химээ сэтгэлээсээ гуух нь хэцүү л байлаа. Энэ үед нөгөө ядаргаатай сэтгүүлч нь орж ирснэ. Энэ юу юм бэ? Таарэ нөгөө эхнэрээ халуулдаг хүн үү? Гэхэд энэ удаад Гуанхогийн уур хурж "Хүш, чи юу юм бэ? Чи хэн болоод энд ирчээд дарвалцаад байгаа юм?" гэж хэлээд яваал өглөө. Тэгсийн сэтгүүлчээс төвчгөнж "Өө за, чи тийм л мундаг юм бол тэр алуурчныг барьчаач. Чадахгүй штэ чи чадахгүй. Чиний сачиж өрөхгүй." Гэх зэрэгээр бас үг хаяастай. Гэтэл туудлгүй дөрөвдөх бүсгийн цогцолтохва угаасаа нөгөө алуурчны хохирогч гэдэг нь ойлгомжтой байсан ч манайх энэ удаад нэг өөр зүйл анзаардаг. Тэр дөрөө Ким Шинжээчин гэртчээд нөгөө эргийн бүсгүйчүүд өсгийн дээрээ цэгтэй байсан уу? Гэхэд тийм л гэсэн авж байна. Аха, тийм чухал зүйлийг залан дээрээ бичихгүй яасан юм бэ? Яалтчгүй цуврал алуурчин гэдэг нь батлагдлаа. Сая нэг бүсгүйн цогцолтсон. Өсгөнд нь 6 цаг байсан. Гэхэд Шинжээж бүр гайхаж өнгөрсөн жилийн 11 сард 2 бүсгүй, 12 сард чүний, энэ жилийн 3 сард соо исэн. Тэгээд өнөөдөр гэхээр 5 цаг байх хэвээр өстэй. Яахарахгүй 6 байсан юм уу? Гэхэд Гуанхо гайхаж новш гэж тэгвэл бид нэр 5 дахь хохирчийн цогцыг олоогүй байгаа юм байна гэж бодоод даргадаа энэ талаар тайлбарлаж маргааш өглөөнөө цагдаагийн бүх хүчээ ашиглан тэр хавьд өглөө өрөөгүй самналт хийж гисэн ч даан цогцыг олж чадсангүй. Ёнсуг өдөр шинэгүй ажиллаж буй нөхөртөө зориулаад оройн хол бэлдэн явуулах ба нэг шүгэл зүүж өгөөд миний бэлэг шүү. Аюул дурвал үлээгээрээ би чамайг аварнаа л гэж байна. Би энэ хэрэгтнийг барьчаад ээлжийн амралтаа авнаа. Тэгээд хоёлаа сөүл орж заваар аялье. Химээ ихнэрээ тэрж аваад ажилдаа гарна. За ингээд манай хүн хэрэгтний алгаа исэн барьжлуудыг хараад үзтэл яалтчгүй хамгийн анх гэрээхээ өөр орчимд аллах хийж байгаад баригдахгүй болонгууд улам өөртөө ихтэй болж гэрээсээ хол өөр газруудад аллага хийснийг олж мэдлээ. За ингээд мань нөхрийн хамгийн анх аллах хийсэн дүүргийн өөр орчмыг шалгаа явж байтал нэг жоохоо охин уйлдсан. Тэр ах манай нохойг алдсан юм шиг байна гэд байж байхыг хараад очиод асуутал дунд сургуулийн охин сүлийд манай навийн нохоонууд алга болоод байгаамаа. Гэхдээ тэр толгой дээр байдаг ахлах сургуулийн ах нохойг маань хулгаасныг би сайн мэдж байна гэж хэлснээр манай хоёр тэр хүүгийн гэрт яваа очтол хүн байсангүй. Хашааг нь ториулаа арч байтал нэг бууланд яалтчгүй газар сэндижээ хайчиж явж очоо ухаа үзтэл ээбүү үзэгт өөд нохойг яргалан алж орхисон байт юм да.
За тэгээд тэр алх сургуулийн хүүг барьж аваад байцааж эхлэх ба үннээл. Чи хүн алсан те. Чи эхлээд нохоо алж байгаа дараа нь тэр эмэгтэйчүүдийг алаа вэстэй. Гэхэд мань хүү сандарч та намайг зодож хэрэгээ хүлээлгэх гээд байгаа мó. Би алаагүй штэ. Гэд бахаар нь Гуанхо би чамайг зөөхгүй яхин дүү. Харин үннээ хэлчихдэг хүү. Гэхэд мань хүү нээх өөр болсноо. Хүн алхад шалтгаан хэрэгтэй гэж үү? Зодолтоо. Би хэрэгээ хүлээж юм билүү? Гэд бахаар нь манай хүний зэвүү үрж мань бацканыг доороо оруулж байгаад учир зүггүй зодж байтал дарга нь орж ирээд Гуанхо, наад чинь хэрэг толбогдлгүй нэ батлагдсан. Хэрэг гарсан өдөр өөр газар байсан байна гэж хэлээд дагуулаад гарлаа. За тэгээ угаасаа энэ машин тэргийг нь харахад Баяэлийн хүүхд гэдэг нь ойлгомжтой байгаа юм л да. Ингээд Гуанхо маань гэрлүүг барих замдаа хамгийн сүүлийн хэрэг гарсан түнэл рүү алхаж юмиг аж мэдхэв алуурчинтай таарчиж магад. Гээ алхаж байтал түнэл дотроос тамхи хүнэрт юм да. Байц та. Урт үлэн артал яалтчгүй нэг хүн сууж байш шүү. Хэрэгтнүүд үргэлж хэргийн газраа ирдэг гэдг нь үнэн болж таарна. Хэнийг нэг боож байгаа юм шиг үйлдэл гаргаж байгааг харахад яалтчгүй алуурчин мөн гэдг нь тодорхой. Гуанхо алуурчныг барихаар гүйтэл зэвүүн авч зүхтааж шүү. Гэтэл харанхуураа ороод алга болсноо манай үнийг нам зөхиод унгааж байна. Алуурчин барихад төөзөөтэй атгаал алдлаа да манай хүн. За ингээд удалгүй сэртэл алуурчин аль хэдийн зүхтаж харин Гуанхо ганцаархнаа үлдсэн байлаа. Нилийн өвчтэй зөхүүлсэн болохоор нүд наранхуулж толгоо нэргээд нилээн хизээгүй алхаж байгаад явгууны гарцаар гарч байтал нэг машинтай залуу бараг дайрж алах нэ. Чи чинь сохор юм уу? Алив буугаад ир гээд хаалгын татсан ч мань залуу нилээн сандарсан. Нэг л биш ээ. За тэгээ араас нь нэг машин хөөж байгааг хараад ухаамадаггүй зүхтаал өгнө. Манай өвчтөг явах тэ толгоогоо барьсаар ажил руугаа явж ороод буудан дээр хэвтээд өгнө. Хөө жижигэ лент аваад ирдэ гэсэн боловч хинч дуурсангүй. Энэхэд одоо хайчдаг байна. Гяртал өөрийнхөө ширээн дээр нэг танихгүй залуу сууж шүү. Тэгэхээр нь явж очиод хөөе чи юм бэ? Гэтэл дислэгч Ким Сонжоо байна гэж авч ийн. Навшима сүмээс зүгтсэн галзуу юмнуудын нэг юм байна л да. Гэснээ чирж аваачаад хаалгаар гаргаад төгчж байна. Тэгээд гар утсаагаа хараад энэ одоо юу вэ? Гэснээ нэмэлтгүйч дуудах гэж залгатал юу вэ та дугаар андуурсан байна гээл тасалж байна. За ингээд одоо л нэг толгойн гайг болж эргэн төрнөө сайж өвцтэл бүр шаал өөр болцсон байт юм да. Ялцчгүй л хэдхэн цагийн өмнө гараа явхад ийм байгаагүй дээ. Хэмээн бодож байтал принтерээс нэг бичиг гараад ирж байна. Хартал шилжүүлэх тушаал байна. Пак Гуанхо 1988 онд төрсөн гэж авчи шүү. Юу вэ? Одоо ч 1986 он штэ. Юу 88 он? Тэгснээ бүр 2016 он гинөө. Эд чинь бүр галзууржээ. Гэвэжтэл Сонжоо орж ирснээр алив гараад ир. Гэд бахар нь гавлж орхиноо. Чи чинь цагдаа байсан юм уу? Аль хэлцэн хийм. Энэ гаваа тайл. Гэд бахар нь чамтай тоглож явах цаг алгаа амаа татгаа минь. Гэснээ энд нь үлдээгээд наачтай. За тэгээ бус цагдаа нараа хайгаад гараа явтал бүр шалуур газар байхыг хараад шоконд ороо явчихноо. Тэрээр 1986 онд биш 2016 онд хүрээд ирсэн байгаа нэ. Маргааш өглөө болж цагдаагийн ажилтнууд ажил дээр ирэх ба Сонжоо гавлуулсан байхыг хараад мэдээж гайхаад явчихна. Гүй чи чинь хинбэ? Гэхэд Пак Гуанхо байна. Химээ хэлтэл чи өнөөдөр манад шинээр орж байгаа Гуанхо юу? За танилцсандаа та тавина. Өнөөдрөөс чи манай хэлтсийн жижигэ боллоо гэж авд юм да. Гэхдээ Гуанхог харсан тасгийн даргын царай нэг л өөрөө таниадж байгаа юм шиг. Ажилдаг байсан цагдаагийн газар нь шаал өөр хүмүүсээр дүүрсэн байгааг харсан Гуанхо бүр үнэхээр дотор нь давчдэж гадагшаа гарах хооронд Минха Тэхи хоёр ярилцж байна. Дарга энэ хардаа. Энэ залуугийн гав нь өстой хүнд юм а. Таныг цагдаа авах үед л ийм гав байдаг байсан гэвэстэй. Химээлх нь тасгийн даргад бүрдсэжигтэй санагдаа явчихгүй яв. Гэтэл тасгийн дарга маань Гуанхогийн туслах жижигэ байсан байж таард юм да. 86 онд давхуулсан 6 гаргаа артал бүр яг мөн шүү. Арай ахын хүү юм болов? Гүү дээ. Химээ энэ болоод байгаа явдлыг гайхаал явчихноо. Энийг Гуанхо харж байгаа зүйлдээ ч итгэж чадахгүй энэ бүхэн одоо юу юм бэ? Химээ гайхшраа алхаж байх ба Гуанхо түнэл рүү ороод сургуу болсны дараа энэхэд бүгд л Гуанхо кан явж байсан ч түнэлд цустай чул байгааг хараад эхнэр нь хямраал явчихноо. Ким юм чи Янсуг тандан миний дөө чи чинь бие давхар юм байна штэ. Химээ шокны мэдээ давхар дуулгана. Эдний ойр хав 86 онтой харьцуулахад эрсөөр болсон ч манай хүн зүгчгээ баримжаалсаар гэртээ иртэл эдний гэр байсангүй. Харин маш том зам тавигдаад өндөр барилгууд босцсон байхыг хараад бүр шок. Би яагаад ийш ирч вэ? Би яаж 2016 онд ирчдэг байна? Химээ толгоогоо гашлахын сууж байхдаа түнэлээр буцаад гарчвал болох юм байна. Гэж бодоо таксинд суудал уус сэтгүүлж байж идэм да. Хүүш чи уус сэтгүүлч үү? Гэтэл миний овогч уул да. Гэхдээ би сэтгүүлч биш ээ л гэж байна. За тэгэхээр энэхүү орхон хуучны түнэл байдаг да. Тийшээ явъя. Гэтэл энэ ууж олооч бүр нэг залтай. Энэ тэрүүгээр баахан худлаа тойрж амар их таксины мөнгө нэгт юм да. Өө мөл өвөрчин. Он сэтгүүлчтэй ямар адилхан авш вэ?
Чамд мөнгө төлөхгүй заа юу? Гэд явах гэтэл нэг тайрмал төстэй бүсгүй гарч ирээд би төлчөө явъя. Гэснээр ашгүй яваал өгч гин. Гуанхо төхөр нь алхасаар угаад нөгөө түнэл дээр очиод гэртээ харах цаг боллоо. Хэмээ хэлээд гүүгээ гартал юу ч өөрчлөгдсөнгүй. Бүх зүйл бахиадгаараа яг хэвэндээ байд юм да. За тэгэхээр бүр хид хідэн удаа найз цаашаа гүйж үдсэн боловч ямар ч ялгаа алах уу. 2016 онд таг гацаж орхино нэ. Харин нөгөө талд 1986 онд Ёнсуг нөхрийнхөө алга болсон түнэлд явж байхдаа нөхөртөө бэлэг болгож өгсөн шүглийг олоод цөрхрэн уйлж байгаа л харагдана. Гуанхо тэр түнэлд овоо одон цаг уйлж дотроо онгойлгочоод маргааш өглөө нь ганц мэддэг газар болох ажил дээрээ ирэх ба. Юутай ч 86 он руугаа буцтал 88 он төрсэн Гуанхогийн дүрээр амьдрий гэсэн шийдвэр гаргана. Харин үед тасгийн дарга жижигэ Гуанхогийн өмнө ажиллаж байсан цагдаагийн даргатай уулзаад танай Гуанхо ямар хүн байсан бэ? Зураг мэдээлэл нь байна уу? Гэтэл танах руу шилжүүлдэг өдөр бүх мэдээлэл нь устсан байлээ. Чи тэрүүгээр яах гээд байгаа юм л гэж байна. Аха, алга болсон 30 жилийн дараа яг хэвээрээ гараад ирнэ гэж байх уу? Хэмээ асуухад чи согтчоо юу да? Битгий утгагүй юм яриад байл гэж байна. Харин үед цагдаагийн газар дээр нэг эмэгтэй орж ирснэ Гуанхотой уулзсан. Хөөе нөхөр минь ээ, ачаа чинь ирчээд байхад өөрөө ирэхгүй юм. Би зүрх муутай хүн шүү. Санаа зовоод ирлээ штэ. Гэснээ дагуулад явхаа энэгч байрны эзэн байна л да. Бодвол 88 оны жинхэнэ Гуанхо л энэ байрыг түрээсэлсэн юм шиг байна. За ингээд азарч гихүү ямар тач толгой орогдох газартай болоо л авна. Маргааш өглөө 88 оны Гуанхогийн хувцснуудаас нэгийг өмсөж аваад гарах ба. Автобусны буудлын дээр иртэл хүмүүс нийгэм уншуулаад ороод шүү. За тэгэхээр хүмүүсийг дүрээгээ талгаараа дартал жолооч нь гайхаад галзуу юм уу хаашаа буу гээл хөөгөл буулгалаа. Тэгтэл ашгүй цагдаагийн машин явж байхаар нь гараа өргөж суугаад би цагдаа байгаамаа. Хайны цагдаагийн хэсгтэр болгочих гээд ямартай ч хөргүүлчлээ. Энэ үед гэмтргийн сэтгэл зүйч Жэйгээд бүсгүй эдний тасагт шилжиж ирэх ба. Манай хүн сэтгэл зүйч гэдэг үг сонсонгуудаа инээдтэй юм а. Гэмтрэгтлүүдийг судалдаггүй харин баривчилдгийн эмхтэй юм байж чадах юм уу? Гээд басаад байдаг шүү. Гэтэл утас дуурж эмхтэй хүний мөчлүүлсэн цогцолт логсон дуудлага ирж манай мөрдөгчдийн шар усыг босгоол авна. Хэрэг гарсан уулын бэлд яваа очтол шинжээч нар аль хэдийн ирсэн. Тэнд хэдэн зуун цагтаа биеийнх нь бус тэсгүүдийг хайж байт юм да. Гэхдээ бүсгүй шагаан дээр 1986 онд олж чадаагүй 5 дахь хохирогчийн тэмдэг байвал яах вэ? За энэ хүрээд партныг маань дуусч байна. Та эдийн цувар таалагдсан уу? Хэрвээ тийм бол комент үлдээгээрэй guys. Бас та хэд манай сувгаас subscribe дарахаа мартаоцай. Дараагийн дугаараар иргэн уулзцгаая.